Энэхүү подкастуудаараа гэмт хэрэг, болсон явдал, сэтгцийн гач үйлдэлүүдээс үүдэлтэй хүн амны хэрэг зэргийг хүмүүст сэрэмжлүүлэх үүднээс бэлтгэж та бүхэндээ хүргэж байна. Дээрх агуулгуудын хүрээнд сэтгэл санаа тавгуутах магадлалтай учраас жирэмсэн эхчүүд сэтгэл санаа докторгүй байгаа үедээ мөн 18-аас доош насныхан сонсохгүй байхыг зөвлөе. Энэ нь хувь хүний сонголт учраас хэрв сонсох явцад контентын ярианы агуулгаас болж сэтгэл санаа тагвархвал таныг сонсгоо зогсоогоорой гэж зөвлөе. Crime Station Podcast. Мөрөөдөл тань хоосон төсөөлөл бус бодит амьдрал болж гэр бүл ирээдүйдээ үлдэх хамгийн үнцэнтэй хөрөнгө оруулалт болно. Өндөр хүүтэй 30 хоног Богд банкны хадгаламжийн урамшуулалт аянаар та зөвхөн 1 сарын хугацаанд шинээр нээсэн хугацаатай хадгаламжийн 18% хамгийн өндөр өгөөжийг хүртэх боломжтой. Богд банк итгэл түгээн. Сайн байцгаана уу сонсогчдоо, бүгдээрэнд амралтын өдрийн мэнд хүргэе. За тэгэхээр энэ удаагийнхаа дугаараар Хятадд саяхан болсон нэлээд том хэргийг ярьж өгөх гээд бэлдсэн байна. За энэ дугаарыг хэдэн өдөр сууж бэлдсэн. За нэлээд ярих юм ихтэй болохоор аудиогоо ч гэсэн би 2 тасалж хийж дуусгасан байгаа. За 3 дахь өдөр би бол пост оруулсан. Ю Мэнлон гэдэг Хятад жүжигчин залуугийн хэргийг ярина гэд. За тэгэхээр энэ хэрэг одоо Хятад улсыг тэр аяар нь босгоход хүргэсэн entertainment зах зээл болон цаашлаад улс төрийн томоохон асуудлуудыг хүндсэн олон хүнийг хамарсан одоо ойлгоход нэлээд төвөгтэй хэрэг байсан. Тэгээд маш цэгцтэй ярихгүй бол сонсогч танд одоо ойлгомжгүй санагдаж магадгүй. Тиймээс хэдүүлээ эхлээд ямар ч тач одоо энэ Ю Мэнлон гэх жүжигчин залуугийн хувийн мэдээллийг нь ойлгож мэдчихэд дараа нь амиа алдсан өдрийн одоо өмнөх орой юу болсон талаар нь одоо сонсоод хамгийн сүүлд нь одоо яг ингээд юу болж өрнөж байгаа талаар дистаралтай ойлголт одоо авъя гэж бодож байна. За тэгэхээр Ю Мэнлон 1988 оны 6 сарын 15-нд Шинжаанд төрсөн одоо уйгур үндэстэй юм бэлээ. За Бээжингийн хөгжмийн академийн харьяа ахлах сургуулийг дүүргээд дараа нь бол Бээжингийн урлагийн дээд сургуулийг төгссөн юм байна. 2007 онд 19 наснда Май шоу гээд нэвтрүүлэгт оролцож одоо олон нийтэд танигдах анхны гараагаа эхлүүлж исэн юм байна. За энэ цагаас хойш бол хэд хэдэн шоу нэвтрүүлгүүдэд амжилттай оролцож явсаар 2011 онд 23 настайгаасаа эхлээд кино дэлгэцийн бүтээлүүдэд оролцож за түүнийг бол хамгийн алдартай болгосон кино драмууд нь 2015 онд Go Princess Go за 2017 онд болохоор Мөнхийн хайр гэдэг нэртэй уран зөгнөлт жүжигт одоо тоглож тэр цагаас хойш бол нэр хүнд нь одоо хурдцтай өсөж эхэлсэн юм. За түүний хувийн амьдралынхаа талаарх мэдээлэл бол бага байсан. Аавынхаа талаар бол бараг л дурддаггүй байлээ. Харин ээж нь болохоор ганц бие. Тэгээд ганцхан хүүтэй байсан нь одоо энэ Ю Мэнлон гэж одоо бичигдсэн байлээ. За тэгэхээр одоо хэдүүлээ 2025 оны 9 сарын 11-ний өдөр одоо чухам юу болж өнгөрсөн талаарх яриа руу одоо оръё. Ю Мэнлон одоо энэс хойш бол Ю гэх нэрээр нь яриад явъя. 2025 оны 9 сарын 10-ны орой Бээжингийн Чоян дүүргийн тансаг зэрэглэлийн орон сууцны хотхонд байдаг нэг пентхауст үдшилэг зохион байгуулагдахаар болсон. За тухайн үдшилэг Хятадын одоо entertainment ертөнцийн нөлөө бүхий 17 хүн бол уригдсан байсан. За харамсалтай нь энэ явдлаас хэдхэн цагийн дараа энэ цаг үеийн одоо хамгийн ирээдүйтэй жүжигчин гэгдэжсэн залуу байрны доор унаж нас барсан байдалтай одоо олдсон. За Югийн үхэл бол Хятадын хамгийн том салбаруудыг донслогсон хэний ч мэдэх ёсгүй нууцыг өөртөө үлдээгээд ингээд амнасаа алдсан хэрэг байгаа. 2025 оны 9 сарын 11-ний одоо өглөөний 6 цаг хагасын үед тухайн одоо хотхны 7 дугаар байрны ойролцоо ол цэвэрлэгээ хийж явсан хүн хамгийн анх Югийн газар тусандаа хутгалтсан ямар ч одоо хөдөлгөөнгүй хэвтэж байгаа биеийг нь бол олж харсан юм байна. За тэгээ мэдээж нөгөөх чинь сандраад цагдаа дуудсан. За цагдаа нар бол тэр газар явж очиод шууд л тухайн бүсийг нь хааж эхэлсэн. Хохирогчийн халаасанд нь байсан үнэмлэхээр нь бол түүнийг одоо алдартай жүжигчин Ю Мэнлон гэдгийг нь батлаад түүний нас барсан талаарх мэдээлэл яг л одоо хуурай өвсөнд тавьсан гал шигт бол тарж эхэлсэн. За хэргийн газар хэдэн зуун сэтгүүлчэд шавж
мөрдөгчд ч одоо нин даруй мөрдөх шалгалтын ажлыг бол эхлүүлсэн. За тэдний анзаарсан сонин зүйл нь юу байсан гэхээр байрлагын ханан дээр 10 см орчим урттай маажсан мөрнүүд за бас будаг хуулраад унсан юм уу гэмээр жижиг тийм бутархайнууд газраар одоо тараад унсан байсан. Хэрвээ хүн өөрийн хүслээрээ өндрөөс одоо доошо өсөрч байгаа бол шууд л тэгээд тэр чигтээ ундаг. Тэгээд ихэнхдээ бол ингээд инстинктээрээ толгоогоо хамгаалж гараараа ингээд нөө толгоогоо дарна гэхээс хан майжхгүй гэж одоо шүүх эмнэлгийн шинжээч Ли Мингчуан гэдэг хүн бол тайлбарлсан байсан. За тэгэхээр тухайн майжсан мөрнүүдээс нь харахад бол өндрөөс унахдаа юмнаас зуурж тогтох гэж оролцсон. За эсвэл хин нэгэн хүн түлхсэн шинжтэй гэж болдог байсан. За ингээд энэ бүхэн зөвхөн эхлэл байсан. Мөрдөн шалгах багийнхан түүнийг бол 5 давхраас унсан гэдгийг нь тогтоогоод тухайн орон сууц руу нь явж орж өөр с жигтэй баримт бас олсон. За цонхны хөшг нь бол 30 см орчим урттай зүсэгдсэн. Хин нэгэн одоо ингээд хутгаар зүссэн байж магадгүй гэж бол харагдчихсан. Тэрнээс гадна хөшг нь бол ямар ч тоосгүй. Ер нь бол Бээжинд очиж исэн эсвэл одоо амьдарч исэн хүмүүсийн нэг бол мэдэх бах. Маш их тоосчлтоос болж цонхны тавцан за бас хөшгөнд нь бол ингээд зузаан тийм тоос бол байнга хуримтлагддаг. Тэгэхээр тэрхүү цэвэрхэн хөшгийг дөнгөж цойлж өөлгөж тавьсан байж магадгүй гэсэн таамаг бол төвшүүлсэн. За гэхдээ хамгийн сонин зүйл нь юу байсан гэхээр хохирогчийн халаасанд нь 2 ширхэг Rolex-ийн цаг байхыг мөрдөгчд одоо биеийг нэгжих үеэрээ олсон юм бэлээ. За нэг нь болохоор Daytona гэд 100 мянган юанаас дээш үнэтэй загвар нь. За харин нөгөөх нь 80,000 орчим юанаар үнэлэгдэх Submariner гэх загвар нь бол бийсэн. За юуг бол таньдаг бараг бүх хүн түүнийг одоо маш энгийн бас даруухан амьдардаг нэгэн гэж дуу нэгтэйгээр ярьж исэн. Олон нийтийн арга хэмжээнд очихдоо хүртэл зүгээр л энгийн одоо хэдэн зуун оны тийм үнэтэй спорт цаг зүгээд очдог. Тэгээд бас ээжийнх нь хэлснээр бол миний хүү хизээч одоо ийм үнэтэй цагтай байгаагүй. Бүх мөнгөө надад одоо хадгалуулдаг. Маш энгийн амьдралтай байсан гэж бол ярьсан байсан. Тэгэхээр тэр хоёр үнэтэй цаг хаанаас гарч ирв гэсэн асуулт бол мэдээж гарч эхэлсэн. За тэгээд ч энээс болоод одоо сошиал орчинд сайн дурын одоо мөрдөгчд яаж зүгээр суух уу? Бааха одоо ингээд ухаж төнгөчөж эхэлсэн. За тухайн орон сууцны эзнийг нь бол Жу Гуангуан гэдэг. За энэ хүн бол кино зохиол. За тэгээд entertainment зах зээлд бас л нөлөө бүхий хүн гэж яригддаг тийм хүн байсан. За тэгсэн чинь хүмүүс энэ хүний одоо сошиал аккаунтыг нь ухчаагаад постнуудыг нэг бүрчлэн орж одоо үзэж эхэлсэн. За 2025 оны 1 сарын 5-нд тэр одоо Жу Гуангуан гэдэг хүн болохоор нөгөө Rolex-ийн Daytona гэдэг загварынхын зургийг нь оруулаад шинэ жилийн бэлэг гэд бичсэн байсан. За тэгснэ 3 сарын 18-нд болохоор тэр Submariner гэдэг нөгөө Rolex-ийн загварынхын зургийг оруулаад найзаасаа бэлгэнд авлаа баярлалаа гэд бичсэн байсан. Тэгчээд 5 сарын 20-нд болохоор хоёуланг нь одоо хамттан ингэж тавьж агаад зургийг нь дараад байршлаа болохоор Чавян дүүрэг гэд оруулсан байсан. Ингээд юугийн халааснаас одоо олдсон 2 цаг яг тэр постн дээр орсон 2 цаг бол мөн байсан. Тэгэхээр бол энэ хэрэгтэй Жу Гуангуан гэх залуу хүссэн хүсээгүй орооцолдож эхэлсэн гэсэн үг. За тэгэхээр дараагийн маш эргэлзээ төрүүлсэн асуудал бол задлан шинжилгээний дүгнэлт байгаа. За мөрдөн шалгалтын явцад бол дотоод их сурвалжаас авсан мэдээллээр шүүх эмнэлгийн дүгнэлт бол цочирдмоор баримтуудыг ил болгосон. За нэгдүгээрт бол цуснаас нь илэрсэн согтууруулах ундааны хэмжээ хэвийн бус байсан. За юугийн цуснд бол 2.4 промил агуулгдчихсэн нь ердийн төвшнөөс 3 дахин их буюу хордох хэмжээнд хүрсэн байсан. Гэхдээ тухайн үдшилтэд орсон гэрчүүдийн хэлснээр бол юу зөвхөн 2-3 хундаг дарс уусан. За тэгээд оройн 11 цагийн үед бол ширээнээсээ босоод явах үеэр бүрэн эрүүл сарвал одоо ухаантай байсан гэж бол ярьсан. Юугийн ойрын найз Чэн Шаодун гэдэг хүн бол хожим ярихдаа юу бол ерөнхийдөө ингээд өөрийнхөө идэх зүйл, хоол болон одоо ингээд уух зүйлтэй маш болгоомжтой ханддаг талаараа бол ярьж исэн. Тэр хизээч одоо согтож контролоо алдж байгаагүй, хинтээч маргаан үүсгдэггүй, ямар нэг алдаа гаргахыг хүсдэггүй, маш хянуур хүн байсан гэж бол ярьсан байлээ. За дараагийн шинжилгээний хариу нь болохоор ходоодноос нь үл мэдэгдэх зүйл илэрсэн. За шинжээчид эхэндээ тэрийг нь бол тодорхойлж өрсөж чадаагүй. За тэгээд дэлгэрэнгүй шинжилгээ одоо хийгдсэний дараа тэрийг нь бол одоо хүчтэй нойрсуулагч эм гэсэн тийм одоо таамаг гарсан юм байна. За тухайн бодис нь болохоор 15-аас 20 минутын дотор хүнийг ухаангүй болгох чадaltaй байна. Илэрсэн хэмжээ нь насанд хүрсэн хүнийг бүрэн одоо хөдөлгөөнгүй болгоход хангалттай байсан гэж үздсэн. За бас хохирогчийн хүзүү мөрөн дээр нь хөхрөлтүүд үүссэн. За тэр нь болохоор зөөвөн хэлбэртэй байснаас нь үзэхэд бол насанд хүрсэн хүний
хурууны дардстай таарч исэн. Шинжээчдийн хэлснээр бол тухайн үйл мөр нь хүчтэйгээр боож шахсны улмаас үүссэн. Тэгээд нас барахаасаа 30-аас 120 минутын өмнө биедээ авсан хөхрөлтүүд гэж тогтоосон юм байна. Тэрнээс гадна бол гар шуух хэсгээрээ маажуулсан шархтай. Тэгээд эндээс нь харахад бол тэр эцсийн мөчүүдтэй тэмцэлтсэн, эсэргүүцсэн гэсэн тодорхой нотлохоо болж өгсөн. За хумсныхан доороос өөр хүний арьс мөн цусны үлдэгдэл олдсон нь хүч хэрэгэлсний чухал уул мөр болсон. За энэ дээр бол хараат бос шүүх эмнэлгийн мэрэгжилтэн Ван Хаймин гэж хүн хэлэхдээ энэ шинж тэмдгүүд бүгдээрээ өөрөө унаж нас барсан гэх таамгийг нь үгүйсгэж байна. Энэ бол аллаг гэдэг нь тодорхой. Мөн бүх зүйлсийн дараа санаатаагаар өөр зүйл шиг харагдуулах оролдлого гэж дүгнсэн байсан. За ингээд алдартай жүжигчний гинтийн үхэл олон нийтэд тарж эхлэх үеэр нэг хүний нэр бол байнга дурддагдаж гарч ирж байсан. За тэр хүн нь болохоор Irene Song гэх нэртэй жүжигчин эмэгтэй байгаа. За хэргийн дараа мөрдөн шалгах баг бол тухайн оройн үдшилтэд оролцсон хүнээс 8-ыг нь байцаахаар дуудсан дотор нь саяын дурдгдсан Irene Song бол багтсан байсан. Тэгэхээр тухайн 10-ны орой яг юу болсон талаарх багахан ойлголттой болцгоё. За үдшилхийг бол нөгөө Rolex-ээр флекстэд исэн Зhu Guangguang гэдэг хүн бол зохион байгуулсан юм байна. Тэрнтэй нийлээд 17 хүн бол тухайн орой цуглараад их сурвалжуудын хэлснээр бол энэ нь энгийн нэг уулзалт биш, тодорхой зорилготой цугларалт байсан. За тэгээд юуг болохоор шинэ кино төслийн талаар ярилцах нэрээр урьсан байгаа. Урилгын дагуу юу бол цагтаа утсан. За тэнд утсан хүмүүсийн хэлснээр юу бол хар хослол өмссөн, маш тайван, энгийн эгэлдэг байсан гэж бол дурдсан. За тэр орой бол 8 цаг 15 минутаас 10 цаг 30 минут хүртэл бүх зүйл хэвэн байсан байна. Юу бол бусад залуу жүжигчдтэй хамт сууж бага хэмжээний вино бол уусан. Хүчтэй архинаас ерөнхийдөө татгалзаж хөнгөн хооллсон. За удахгүй шинэ киноны дүрд бэлтжижсэн болохоор юу бол ингээд ууж идэх бүх зүйлтэй контролтой хандчихсан нь бол тэр байсан. Ерөнхийдөө та бүхэн ингээд гадарлаж байгаа. Аз төдийгүй ингээд дэлхийн маш олон орнуудаар алдартай юм томоохон уран бүтээлчд бол удахгүй ямар нэг кинонд дүр бүтээгч байгаа бол арх ч юм уу эсвэл мансууруулах бодис гэх мэт иймэрхүү зүйлээс бол хол байж бие маш их ингээд хянжээдэг гэдэг нь бол мэдээж яаж бодсон ойлгомжтой байх. Ямар нэг байдлаар контролоо алдаад тэрийг нь хин нэг юм мэдээд дэлгэчих юм бол өөрийнх нь оролцож байгаа тухайн төсөл бүтлгүүдч магадгүй гэдэг үднээс энэ дээр бол хүн болгон чанга байдаг ах гэж бодож байна. За тэгэж байж байгаад оройн 10 цаг хагасын үед бол нөгөө нэр нь байнга дурддагчижсэн гэдээсэн Irene Song гэдэг эмэгтэй бол гарч ирсэн. За энэ эмэгтэй яг тухайн нөгөө хотхон дотор амьдардаг байсан юм байна. За тэгээд юугийн ойролцоо суугаад түүнтэй энэ эмэгтэй бол яриа өрнүүлж хэлсэн байгаа. Зургийг нь та бүхэнд ингээд харуулж байгаа. За энэ эмэгтэй бол 1993 онд төрсэн. Хятадын дэлгэцээр олонний танил болж залуучуудын бурхан гэдэг хүртэл тийм нэртэй болсон эмэгтэй юм байна. Энэ эмэгтэй болохоор ингээд хүүхдийн шиг гимээр тийм цэвэрхэн дугуй царайтай, маш жижигхэн биетэй, хит хитэ олон ангид киногоор олонд танигдаж чадсан. За зарим хүмүүс бол түүнийг царайнаас цаашгүй гэж дүгндэг байсан ч гэсэн энэ хэрэг гарснаас хойш бол хүмүүс ингээд хумсаа нуусан муур шиг гэж маш их дайралтанд өртөж эхэлж байгаа юм байна. За гэрчүүдийн хэлснээр бол тэр орой Irene Song юуд нэг хундаг виски санал болгосон. За эхэндээ бол юу тэрэнд нь татгалцсан ч гэсэн Irene дахиад гуйж ятгсны дараа зөвшөөрсөн байна. Ингээд энэ нэг хундаг виски түүний амьдралын хамгийн том алдаа байсан байж мэднэ. За тэр үеэс хойш бол 20 минут орчмын дараа юугийн ярианд бүдгэрч хараанд бүрэлцэж бие удирдах чадваргүй болж эхэлснийг тэнд байсан хүмүүс зарим нь бол анзаарч эхэлсэн байна. Оройн 11 цаг 30 минутаас шөнийн 2 цаг 40 минут хүртэл юу бол бараг ихэнх зочдын нүднээс далдуур байсан гэж хэлж болно. За тэр үеэр нь болохоор Irene тэгээд нөгөө гэрийн эзэн Zhu Guangguang хоёр ч гэсэн нэх их үзэгдэж харагдаагүй. За юу хаачсан гэдгийг нөгөө Irene-ээс асуусан чинь тэр унтж байгаа ингээд жоохон амраачгаа гэж хэлсэн байна. Яг тухайн юугийн амарч исэн өрөөнд үнэндээ юу болсон гэдэг нь одоо хүртэл нууц хിവэрэ байгаа юм байна. Тэгээд яагаад ер нь энэ Irene гэх эмэгтэйг хүмүүс хамгийн их хардаад байгаа гэхээр өөрийг нь хүмүүс нэвт шувт судлаад хэлсэн чинь өөрийнхөө аккаунт дээр байсан тэр Zhu Guangguang болон бусад томоохон кино найруулагчдтай хамт авахулсан зургуудаа тэр бол бүгдээгийн сүулт устгацсан байсан. За энэ байдал нь энгийн иргэд гэхээсээ илүүтэйгээр хууль хүчнийхний сэжгийг улам
улам бүр лавшруулад эхэлсэн. За тэрнээс гадна энэ хэргийн талаар олигтой зүйл ярихгүй, маш тийм чимээгүй, түүний агентлагаас бүр ямар нэг хариу өгөхөөс татгалцсан явдал нь бүрч их хардлага төрүүлж эхэлсэн. Ингийн үед бол ингээд гэмт хэрэгт холбогдсон олонний танил хүмүүс нэр хүндээ хамгаалахын тулд маш хурдан хэвлэлийн баг хурал зарлаж өөрийгөө одоо ямар нэг хэрэгтэй огт хамаарлахгүй гэдгээ баталж одоо няцаалт хийдэг. Харин Irene энэ нэг таг чимээгүй байдал нь өөрийг нь улам хүнд байдалд оруулах нь бол ойлгомжтой. Ингээд энэ байдлаас болж Irene тоглож исэн кино төслүүдийг нь зогсоож, зарим нь тодорхойгүй хугацаагаар хойшлуулж, олон брэндүүд бол гэрээгээ цуцайлж, зарим стриминг платформуд түүний гол дүр бүтээсэн цувралуудыг эхнээс нь устгаад эхэлсэн. Түүний агентлагийн зүгээс өмгөөлөгчөдтэй уулзалтсан ч ямар нэг шийдвэр бол гаргаж чадаагүй. Irene-ийг цагаатгах ямар ч нотлох баримт байгаагүй болохоор гимбуруугүй гэж хэлэгч нүүргүй одоо хэцүүхэн байгаа юм байна. За хэрэг явдлаас хойш Irene бол юу ч идэж уухгүй, хинтээ ч уулзахгүй, би ямар ч ингэж буруу зүйл хийгээгүй. Яагаад энэ бүх зүйл надад тохиолдчихвоо гэснээс өөрөөр бол нэг ч мэдэгдэл гаргаагүй байгаа. Олон нийт юугийн үхлийн үнэн мөнийг илчлэхийг эрх баригчдаас бол шаардаж дуу хоолойгоо нэгтгэж эхэлсэн. За хятадын хүн ам хэд илээ те. Тэгэхээр ямар их дарамт шахалт үүссэн байгаа нь бол ойлгомжтой. За Irene-аас гадна энэ хэрэгт хамгийн гол сэжигтэн гэгдэж байгаа хүн бол кино зохиолч Зhu Guangguang гэдэг хүн байгаа. За энэ хүн бүр олон нийтийн нүднээс ор сургуу алга болсон байгаа. За байрыг нь бол цагдаа нар битүүмжлээд хөршүүдийнх нь хэлснээр бол 9 сарын 13-нд хамгийн сүүлд харсан. Тэрнээс хойш одоо харсан хүн байхгүй. За тэгээ зарим нэг цуу яриагаар бол тэр Бээжингээс бүр ингээд гараа явцсан. Магадгүй өөр улс руу ч цухтаад явсан байж магадгүй гэсэн бэлээ. За цагдаа нарын зүгээс бол энэ мэдээллийг нь баталсан ч юм байхгүй, хязаасан ч юм байхгүй, бас л чимээгүй байгаа. За энэ янзаараа бол юугийн амиа алдсан хэрэг дээр хэнийг ч ингээд албан ёсоор буруутгаагүй. Гэхдээ баг хүн болгон шахуу нэг зүйлийг бол ойлгосон. За тэр нь юу вэ гэхээр амнасаа алдсан явдал юугийн одоо өөрийнхөө сонголт бол байгаагүй. Өөрөөр хэлэх юм бол тэр ингээд амиа хорлоогүй. Мөрдөн шалгалтаас задруулсан мэдээлэл дээр түүний сүүлчийн цаг мөчийг тэр чигт нь шүүлтүүргүйгээр олон нийтэд харуулсан байсан. За тухайн үйлчлэгт оролцсон одоогоор нэрийг нь ил зарлаагүй байгаа гэрч хэлэхдээ Irene, Zhu Guangguang болон за нэлээд алдартай Chen Qingsun гэд бас нэг найруулагч байгаа. За энэ гурван хүний нарийн тооцоолсон төлөвлөгөөний дагуу юуг сэтгэл санаагаар нь унгаж бууж өгүүлэх зорилготой байсан гэсэн яриа бол бэлээ. За яагаад гэхээр юу гэх жүжигчин болохоор олон жилийн турш entertainment зах зээлийн нууц дүрмүүдийг дагахаас татгалзаж зөвхөн өөрийн авьяас чадвартай найдаж ирсэн. За тэгж эсэргүүцсэн явдал нь түүний карьерийг бүтэн 3 жил бол зогсонх байдалд ороход одоо хүргэжсэн юм байна. За өөрөөр хэлэх юм бол ингээд 3 жилийн хугацаанд хавчаан гадуурхагдаж явсан гэсэн үг. За тэгж байжгаад 2024 оноос бүх зүйл өөрчлөгдөж эхэлсэн. За юу бол одоо 2 тэрбум юан давсан хөрөнгө оруулалттай нэлээд томоохон төсөл болох Night Journey гэдэг тийм төслийг дуусгаад Legend of Masters гэх киногоо CCTV-гээр гаргахаар одоо бэлтгэжсэн. За ингэж кино урлагт буцаж ирсэн явдал нь түүнийг бол хятадын тэргүүлэх жүжигчдийн нэг болгох маш том тийм одоо алхам амжилт байсан. За харамсалтай нь бол энэ том амжилт нөлөө бүхий эрхмүүдийг айлгаж эхэлсэн юм байна. Түүний ингэж амжилттай өсөж байгаа явдал нь бусад уран бүтээлчдийг бас одоо тэр нууц дүрмүүдийг дагахаас татгалзахад одоо хүргэж магадгүй гэж айж исэн. Тиймээс энэ юу гэх жүжигчнийг бол цааш нь харуулах төлөвлөгөө бүр хэдэн сарын өмнөөс төлөвлөж хэрэгжүүл эхэлсэн зүйл байсан гэж бол үздэг. За зорилго нь зөвхөн юуг дууга болгох биш, харин системийг эсэргүүцэх зорилготой хүн болгонд анхааруулах болгох явдал байсан. Ингээд энэхүү хэрэгт гимгүү цайлган царайтай Irene Song гэх жүжигчийн эмэгтэй төгс золиос болсон байж магадгүй гэж таамагладаг. За гинэн хонгор царайтай болохоор за энэ эмэгтэйг бол бараг хинч сэжиглэхгүй гэж бодсон баг. Гэрчүүдийн бас нэг ноцтой мэдүүлэг нь юу байсан гэхээр Irene түүнд бол хүчтэй нойрсуулагч хийсэн виски уухыг ятгаад хэсэг байжгаад ухаан баларцсныхан дараа хин нэгэн нөлөө бүхий хүн хүчинтсэн. За эсвэл хүчинтхийг одоо оролцсон, завдсан. За юу болохоор гинэт ухаан орж юу болсныг мэдээд эсэргүүцхийг оролцсон.
тэр асуудлаас нь болоод одоо хүзүүн дээр нь хөхрөлтүүд үүссэн гэдгийг одоо шүүх эмнэлэг дүгнэлтэндээ олоод бичсэн байсан. За хэдийгээр эсэргүүцээд хүч гаргасан ч гэсэн эмийн нөлөөнд бие нь сүлдсэн байсан. За сүүлдээ хийсэн бүх зүйлээ нуухын тулд тэд бол түүнийг 5 давхраас түлхэж өөрөө унаад амиа хорлсон юм шиг харагдуулахыг хичээсэн. Ингээд хэрэг явдлын эргэн тойронд ерөнхийдөө ийм нэг одоо 100% үнэн худал нь мэдэгдэхгүй гэрчийн мэдүүлгүүд хөвөрсөн байгаа юм байна. За нүдээр хараагүй тохиолдолд бол энэ ярьсан зүйлүүд бүгд үнэн гэж хэлэх бас хэцүү. Гэхдээ цагдаагийн газар болон шүүх шинжилгээний байгууллага за ялангуяа одоо хараат бус байгууллагууд үнэн зөв мэдээллийг нийтэд өгсөн гэж бол найдаа. Та бүхэн санаж байгаа бол Америкийн цагаар 9 сарын 10-ны өдөр Charlie Kirk нас барсан. За Хятадын цагаар 9 сарын 11-нд Yu Meng-lung нас барсан. За Америкийн цаг одоо арай жоохон хойно явдаг болохоор энэ хоёр хүн бараг яг ойролцоо цаг үед бол амиа алдсан байгаа. Тэгээд ч дэлхийн одоо хоёр том гүрнийг тэр чигтэн сэрээсэн үйл явдал боллоо гэж энийг бол улс төр судлаачид бол үзэж байгаа юм билэ. За одоо хэдүүлээд ихээр Югийн үхэл яагаад одоо улс төрийн хамгийн том эрхмүүд тэр дундаа ерөнхийлөгч Ши Цзиньпинтэй одоо яаж холбогдож байгаа талаарх маш томоохон баримтууд руу орох болно. За энэ подкастын баг хамгийн сонирхолтой хэсгүүд энээс хойш яригдах болно. Өнөөдрийн дугаартай Богд банк хамтран ажиллаж байна. За тэгэхээр Богд банкны зүгээс нийт харилцагчдаа зориулж өндөр хүүтэй 30 хоног урайтай 18% хамгийн өндөр хүүтэй хугацаатай хадгаламжийн аяныг 2025 оны 9 сарын 15-наас 2025 оны 10 сарын 15-ны хооронд буюу зөвхөн 1 сарын хугацаанд зарлж байгаа гэдгийг дуулахад таатай байна. Ялангуяа гадаадд амьдардаг монголчууд маань ийм өндөр хүүтэй хадгаламжийг битгий алдаарай гэж зөвлөмөр байна. За миний санах юм бол ийм өндөр одоо хүүтэй хадгаламж бараг байдаггүй санагдаж байна. Тэгэхээр та бүхэн 9 сарын 15-наас 10 сарын 15-ны хооронд шинээр нээсэн урт хугацаатай хадгаламжинда сар болгон 100 мянган төгрөгийн орлого хийсэн тохиолдолд за энэхүү 18% өндөр хүүг хүртэх боломжтой байна. Танд ямар алхам хийхийг одоо хэлж өгье. За 12 сарын хугацаатай хадгаламжийг Богд банкны салбаруудаар очиж нээлгэх, за эсвэл Богд мобайл аппликейшнийг ашиглаад өөрөө нээсэн ч болох юм байна. За тэгээд тухайн хуримтлалтаа сар болгон 100 мянган төгрөг болон түүнээс дээш дүнгээр орлогоо хийх юм байна. Таны хуримтлалын хэмжээ 10 сая төгрөгт хүрсэн өдрөөс эхлээд урамшууллын хүүгийн өгөөж таны дансанд бодогдож эхлэх юм байна. Энэ боломжийг та бүхэн битгий алдаарай гэж хүсье. Өндөр хүүтэй 30 хоног урамшуулалт аяны дэлгэрэнгүй мэдээллийг та 7577 1199 дугаараас болон Богд банкны Facebook хуудасны чатбот Улаанбаатар хотод байрлах 15 тооцооны төв мөн Эрдэнэт дархны салбраас авах боломжтой. Богд банкны аппликейшн татах линк, хаяг байршил гэд бусад бүхий л мэдээллийг description хэсэгт би оруулжээ. За ингээд хэдүүлээ дугаар руугаа буцаад оръё. Yu Meng-lung нас барсан цагаас хойш эрх баригчид сандралдаж эхэлсэн. За хэрэг гарснаас хойш 3 хоногийн дотор гэхэд сая бичлэгүүд устгагдаж, хэдэн зуун аккаунтыг хааж, гол сэжигтнүүдийн заримын захим хаягийг уул мөргөө арилгасан. Yu нас барсны маргааш нь гэхэд муж болон хотын телевиз хороо мөн хэвлэл мэдээлэл сошиал орчинд гээд зах замбраагүй мэдээлүүд цацагдаж давтагдсан тоогоор 20 тэрбум үзэлттэй болсон юм байна. Энэ тоо одоо бол тэрнээсээ ч их болсон байгаа. Та бүхэн санаж байвал гинжлүүлсэн хятад эмэгтэйн талаарх дугаарыг манайх одоо хүргэжсэн. За тэр мэдээлэл хятад улс даяар бол түүхэндээ одоо хамгийн их уншигдсан, хамгийн их хандлт авсан мэдээлэл болж исэн юм байна. За тэгвэл өнөөдрийн яригдж байгаа энэ Ю гэх жүжигчний мэдээлэл хамгийн их хандлт авсан 2 дахь үйл явдал гэгдэж байгаа юм билээ. За энэ хэрэгээс хойш бол хятад улс үнэн төрхтөөгөө баг нүүр тулахаас өөр аргагүйд хүрсэн гэж хэлж болно. За энэ улсын засгийн газар нь өөрөө террорист байгууллагаас дутхааргүй мафия киноноос ч илүү хар бараан, секс, хүчирхийлэл, мөнгө угаал, аллаг, авилга, эрх мэдлээ уруулан ашиглах гэд байж болох одоо бүхий л муу муухай нь бүрэлдэснийг бол дэлхийн нийтэд дэлгэн харуулж байгаагаас ялгаагүй болсон. За энэ залуугийн үхэл хятад улсын нийгмийн шудраг бус байдлыг бол маш тодор харуулж, түүхийг бол тэр чигт нь өөрчилж, энэ ганц үйлдэлээс болж хятадын коммунист намыг одоо унгаж чадахгүй байлаа ч гэсэн ард иргэдийг нь сэрээж, за энэ зөвлөлтөд тэмцэх том хүч болж өгч байгаа. За улс төрийн түвшинд бол жүжигчин Югийн үхэл жирийн ард иргэд болон намын дээд элитүүдийн хоорондох үл ойлголцлыг улам бүр одоо гүнзгийр үүснээс гадна Ши Цзиньпин болон түүний одоо дагалдагчдыг унгаахыг зорьсон хүчнүүдийн
гол зэвсэг болж өгч чадна гэж үзэж байгаа юм байна. За урд нь бол та бүхэнд ингээд юу 3 жилийн турш урлагийн салбарт ажиллах боломжгүй болсон гэд ярьж байсан. За тэрний учир шалтгааныг нь одоо та бүхэнд ярьж өгье. За нэлээд чинээлэг нэг хөрөнгө оруулагч эмэгтэйд юу болоод маш их таалагдаад тэгээд дотн харилцаа хүссэн байгаа нөгөөтг нь. Тэгсэн чинь юу болохоор татгалцсан. За энээс нь болоод тухайн одоо чинээлэг эмэгтэй салбарын нөлөө бүхий хүмүүст хандаад юуг одоо ямар ч кино болон жүжигт оруулахгүй байх талаар ярилцсан. За тэр 3 жилийн хугацаанд юу болохоор хөдөө орон нутгийн алслагдсан бүсэд амьдраад тэгээд хүүхдүүдэд хичээл зааж исэн гэсэн бэлээ. За ер нь тэр хөрөнгө мөнгөтэй эмэгтэйгэрч зогсохгүй entertainment зах зээлд анх орсон цагаас хойш бол нөлөө бүхий ирчүүдийн бэлгийн дарамтанд өртдөг байсан ч гэсэн бүх цаг үед бууж өгөлгүй эсэргүүцэж одоо энэ юу гэх залуу бол тэмцдэг байсан. За эцэстээ энэ байдал нь түүнийг үхэлд хүргэсэн гэж үздэг. За түүний аминд хүрсэн хүмүүс нь өөрийнх нь агентлаг болон итгэж явсан найзууд нь байсан. За эрх мэдэлтнүүдийн оролцоо энэ хэрэг дээр байсан гэдгийг нотлох хамгийн том нотлох нь юу байсан гэхээр цагдаагийн газраас одоо архинд хортож санамсаргүй байдлаар унаж нас барсан гэмт хэргийн шинжгүй гэсэн дүгнэлт гаргаад хэргийг хаасан гэсэн асуудал гарч ирсэн. Нөгөө нэг одоо шүүх задлангийн шинжилгээ, цагдаа мөрдөгчдийн ажилласан асуудал энэ мэдэгдлэр бараг талаар өнгөрсөн байж болзошгүй. За орон сууцны байрлал, аюулгүй байдлын үүднээс бол хотхон дотроо болон орцны дотор тал лифтэнд гэх мэт одоо хаа сайгүй уг нь камер байршуулсан одоо байх ёстой. За тухайн үед болж өнгөрсөн үйл явдлыг бичсэн хяналтын камерын бичлэгүүд ор сурггүй алга болсон. За тэрнээс гадна бол тухайн үдшилтний үеэр тэнд байсан гэх гэрчийн мэдүүлгийг түрүүн та бүхэнд бол хид дурдж ярьсан. За тэгэхээр тэр хүн нь хэн байсан гэхээр зочдыг хүлээн авч үйлчилгээний ажлыг нь хийж исэн Шаоли гэх нэртэй бармен залуу байсан баг. Тухайн өдөр яг юу болсон үйл явдлыг өөрийн нүдэрээ харж юу болж өнгөрсөн талаар энэ хүнээс өөр бараг үнэн ярих хүн бол байхгүй бах. За энэ залуу бол үдшилтэний үеэр дарс хундаглах, коктейл найруулах зэрэг ажлыг гүйцэтгэжсэн. За Шаолигийн ярьснаар бол эхлээд юу нэх их ер нь бол уугаагүй, ерөөсөө уухгүй хүмүүстэй юм ярилцаад байжсэн чинь нэг хүн болохоор халааснасаа цагаан нунтаг юм гаргаж ирээд юугийн ууж исэн стакант нь хийж дээрэс нь арх одоо хундаглаад юуг уулгах гэж шахаж эхэлсэн маа. За тэрийг нь болохоор бармен залуу харцсан болохоор юуд анхааруулах гэж бол нэлээд одоо хичээсэн байгаа. Тэгсэн чинь хар хувцастай нэг эрэгтэй тухайн одоо бармен залуугийн гарнаас нь бариад галзуухны хэсэг рүү чирж оруулсан. Чи өхмээргүй байгаа бол энэ зүйлтэй битгий хутгалд гэж нөгөөх нь хэлсэн байгаа. Ингээд ийм зүйл сонсоод тэр бармен залуу бол айгаад тэгээд тэр байрнаас арай эрт гарч авсан талаараа ярьсан байсан. За тэгээд хойноос нь бас ингээд нөгөө хүн амтанд дагчиж магадгүй гэж бодоод гэрлүүгээ биш харин нэг найзынх руугаа явж очиод тэндээ бол хэдэн өдөр нуугдсан. За нуугдсныхаа дараа өөрийг харсан болгоноо ярьсан тийм бичлэгийг бол сошиал дээр оруулсан ч гэсэн дараа нь тэр бичлэг нь харамсалтай нь одоо устдад алга болсон. Хяналтын камерын бичлэг дээр Үдшилэг бол 20 цаг 15 минутаас шөнийн 2 цаг 40 минут хүртэл ингээд 6 цагаас илүү хугацаанд бол үргэлжилсэн гэдэг нь ил болсон. Гэхдээ шөнийн 1 цаг 15 минутанд тэнд байх нэг хүн рүү нууц дугаараас дуудлага ирсэн. За дуудлага авсан хүн бол нэлээд тийм сандарсан байдалтай юуд арх шахаж эхэлсэн. За 1 цаг 45 минутанд буюу одоо эхний дуудлага ирснээс 30 минутын дараа хоёр дахь дуудлага нь одоо ирсэн юм байна. За 1 цаг 50 минутанд юуг хоёр хүн лифт рүү аваад орж байгаа тийм бичлэг бас байсан. Тэр бол нэлээд одоо согтсон байдалтай, царай нь одоо цайсан, биеийн сүлдсэн, бараг ярьж чадхааргүй гэмээр тийм төвшөнд байсан. За түүнийг бол 5 давхрын өөр нэг түрээсийн байр руу аваад орж исэн ба. За тэгээ шөнийн 2 цагт нөгөө хүн бол 3 дахь дуудлагыг хүлээж авсан. За тэр дуудлаган дээр болохоор бүх зүйлийг дуусгаад бүгдээрээ нанаасаа яваа гэж тушаасан баг. Хамгийн хачирхалтай нь тухайн дуудлага хийсэн дугаар виртуал дугаар байсан болохоор одоо бол ингээд нөгөө итгэхгүй болцсон. Хин залгаж исэн, хин гэдэг хүнд одоо тухайн дугаар нь харьяалагдчихсэн гэдгийг нь хинч мэдэж чадахгүй өнгөрсөн юм. Пентхаусны эзэн залуу бол хүмүүсээ явуулсны дараа тэндээ төчгнөж шөнийн одоо 4 цагт чимээ гаргаад исэн болохоор хөршийн хүн нь тэр чимээнээр нь сэрсэн гэдгээ хэлсэн. За тэр хөрш нь бол хэлэхдээ Жигуангваны орон сууцнаас
дөрвөн хар хувцастай эрэгтэй кардононд одоо тийм хайрцаг гаргаж авч явж байгааг нь харсан. Гэхдээ тэр нь тавилга энэ төр ерөөсөө биш, зөвхөн хайрцагнууд байсан. Жи Гуангван уцаа хараад одоо сандарсан байдалтай байсан гэж үл ярьсан. Дараа нь тэр хар өнгийн ямар ч одоо улсын дугааргүй SUV машинд суугаад яваад өгсөн гэж ярьснаас гадна за энэ цагаас хойш бол цагдаагийнхан түүнтэй ерөөсөө холбогдож чадахгүй. Тэгээ ямар сандаа одоо ингээд өөр улс руу оргон цухтаасан байж магадгүй гэсэн таамгийг одоо төвшүүлж байгаа юм байна. За энэ хэргийг нэн даруй амиа хорлолт болгож тухайн орой одоо хамт байсан хүмүүсийн бүх нэрсийг бол одоо тухайн үед шууд болгоогүй. Хүмүүс ч гэсэн энэ асуудалд дор бүрнээ одоо эсэргүүцэл үзүүлж ийм увайгүй үйлдэлт хятадын томоохон албан тушаалтан холбоотой гэдэгт бат итгэлтэй байсан. За зарим зүйлийг мэдсэн ч дуугүй өнгөрдөг хүмүүс одоо энэ цаг үед бол зоригтойгоор дуурч эхэлсэн. Өөрсдийн сошиал аккаунтаа хаалгасан ч гэсэн бичлэг, блог, постоо устгуулсан ч гэсэн үннийг олохын тулд айгаад нуудаг байсан зүйлсээ ил гаргаж эхэлсэн. Юугийн үхэлд хамгийн их сэжиглэгдэж байгаа тэр Жи Гуангван руу дуудлага хийсэн хүн нь коммунист намын хамгийн өндөр албан тушаалтнуудын нэгнийх нь хүү байж магадгүй гэсэн асуудал хамгийн их олонний анхаарлыг татаж эхэлсэн. За нэг их сурвалж дээр бол элен далангуу бичгтээ юугийн аллахыг захиалсан хүн улс төрийн томоохон нөлөө бүхий хүн. Тийм учраас хэрэг явдлын дараа шууд захирамж өгч хэргийг булшилж нэн даруй арилгахыг тушаасан гэж бичсэн байсан. Хамгийн том лидер болох Ши Жинпин болон түүний 7 хүний бүрэн эрхт Политбюро нь олон улсын түвшинд хамаардаг. За энэ нь бол хамгийн өндөр түвшнийх гэж ойлгож болно. Ингээд олонний дунд хамгийн их яригдсан нэр бол Цайчи гэсэн одоо энэ нэр байгаа. За энэ хүн болохоор Политбюрогийн хорооны гишүүн, намынхаа хэрэгэм зэргийн хувьд бол Ши Жинпиний дараа орох хүн гэж тодорхойлогддог. За юугийн үхлийг гол захиалсан хүн нь энэхүү Цайчи гэх хүний 33 настай нууц хүү Шинчи гэсэн нэртэй этгээд гэж бол таамаглаж байгаа. За та бүхэнд зүгээр сонирн болгож дуулгахад бол Хятад улс төрийн хамгийн дээд албан тушаалтнууд за ер нь ингээд одоо тэд нар бол ингээд хүүхдээ олон нийтэд ерөөсө харуулдаггүй, жинхэнэ нэрийг нь ерөөсө зарлдаггүй. За бас хүүхдээ өөрийн одоо хамгийн үнэнч туслахуудаа өгөөд тэгээд нөгөөдөл нь яг одоо өөрийнхөө хүүхчгээ асарч хамгаалдаг тийм нэг одоо уламжлал байдаг юм байна. За жишээ нь Ши Жинпиний эхнэр гэж харагддаг боловч хүүхдийн талаар мэдээлэл бол тийм ч их байдаггүй. За мөн Мао Цзэдуны одоо хүүхдийн талаарх мэдээлэл ч гэсэн үргэлж одоо нууц хിവэрэ байдаг. За тэд нар бол хүүхдийнхээ нэр ус гээд хувийн одоо бүхий л мэдээллийг нь огт задруулдаггүй, байнга одоо хамгаалалтанд нууц байлгадаг жамтай. За тэгэхээр Цайчи гэх хүний 33 настай тэр одоо Шинчи гэж хэлэгдээд байгаа бас л одоо тэр нэр нь болохоор жинхэнэ нэр нь одоо биш байгаа байхгүй юу. Тэгээд Цайаржин гэсэн бас нэг өөр нэртэй юм билээ. За энэ хүний зураг хөрөг мэдээлэл энэ төр ерөөсөө одоо интернет орчинд байхгүй. Google дээр, Baidu дээр бол одоо хайгаад ерөөсөө олдохгүй илээ. За нуугдмал амьдардаг энэ хүнтэй холбоотой гэмт хэргийн талаар ярил та нар баг гайхах бах. Энэ хүн болохоор 22 настайдаа нэг гэрчим хүчний компани эзэн болсон. Маш одоо хурдцтай хөрөнгөчөж сүүлдээ продюсер бас кино шүүмжлэгч болсон. За Хятад улсад ер нь бол төрийн дэмжлэг байхгүй бол ийм карьерийн замнал одоо бараг л байх боломжгүй. Тэрнээс гадна хамгийн том мэдээлэл нь юу байсан гэхээр энэ Шинчи гээд залуу гей гэсэн цуу яриа гарсан байдаг. Тэрнтэй холбоотойгоор одоо жүжигчин юутэй нилээн тэгж одоо ойртож дотносох бодолтой байсан ч гэсэн нөгөөх нь огт зөвшөөрөхгүй татгалцдаг байсан юм байна. За энэ дүр зургийг харахаар бол одоо нөгөө Harvey Weinstein гэдэг нэг бас нэг заван амтан байсан шүү дээ. Олон жил ингээд одоо бэлгийн хүчирхийлэл үлддэг байсан нэг хүн байсан. Одоо киноны продюсер байсан. Тэр одоо яг хэрэг шиг юм бэлгийн дарамттай яг одоо ижлэхэн төрлийн юм шиг санагдсан. За юуг бол өөртөө дотн харилцаатай байх юм бол цаашдаа томоохон уран бүтээлүүд одоо ногоон гэрлэр оруулах тийм хүч бол энэ Шинчи гэд хүнд бол байсан. За тэрнээс гадна юугийн хамгийн анхны фэн клуб гэж байдаг юм байна. За тэрийг болохоор Шинчи бүхэлд нь хяндаг байсан. За тэгээд ийм байдалтайгаар томоохон нөлөө бүхий продюсерийн дарамт шахалтанд ор амьдарч исэн юу тэр Шинчи гэх залуугийн мөнгө угаах үйл ажиллагааны талаарх баримтуудыг нь олоод USB дээр тэрийгэ
хадгалсан гэгддэг. За магадгүй юу ингэж мэдээлэл цуглуулж агаад өөрийгөө чөлөөлөх талаар бодож исэн байх. За Жи Гуангуан гэх хүний гэрт зориудаар үдшилэг зохион байгуулж USB-г хаана нуусан талаар хэлүүлэхийн тулд бэлгийн болон бие махбодын хүчирхийлэл үйлдэж эрүүд нь шүүсэн гэдг нь бараг л тодорхой болсон. За тэрийгээ бас баримт болгож хадгалахын тулд бичлэг болгож тэд нар өөрсдөө видео дүрс бичлэг болгочоод тэрийгээ бас хадгалсан байдаг. За хэн яаж гэдгийг нь мэдэхгүй ч гэсэн тухайн бичлэг бол бүдэг бадаг дүрстэйгээр интернет орчинд тарсан байдаг. За тэр видеон дээр болохоор юу хүмүүст зодуулж байгаа газарт хөвтөөд яаж чадахгүй байгаа тийм бичлэг байсан. За юу бол 25 настайгаас хойш дээрлэхүүлж бараг бүх итгэл найдвараа алдаж зөвхөн үхэл гих зүйлэл түүнийг энэ тоглоомноос чөлөөлж чадна гэж бол урд нь ярьж исэн юм байна. За эхлээд цацагдсан богино бичлэг дээр юу бууж өгөхгүй гэж хэлж орилж эсэргүүцлээ илэрхийлж исэн бол дараагийнх нь бичлэг дээр тэр бараг л амьд биш ямар ч тийхээгүй болцсон дуугүй бараг ухаангүй аль хэдийнэ нас барсан юм шиг харагддаг. За тэгэхээр 5 давхраас унсан асуудал зохиомжтой зүйл байсан байж магадгүй. За энэ зүйлийг хийсэн хүмүүс өөрөө унсан юм шиг харагдуулахын тулд тийм зүйл сэтсэн байх бас боломжтой. Энэ мэдээнүүдтэй зэрэгцээд бараг л худлаа байж магадгүй дээ гэж бодохоор маш сэтгэл сэртгийлэгмээр тийм ташаа мэдээллүүд бол цацагдаж эхэлсэн. За тэр нь юу байсан гэхээр юуг бол 9 сарын 9-өөс барьж хорьсон. За тэгээ тэр үеэс болохоор эрүүдэн шүүлт эхэлж USB-г гаргаж өгөхийг шаардсан. За нөгөөх нь татгалтсан. За биеэс нь хүчээр авахын өмнөхөн юу бол амандаа хийгээд залхисан гэж бол яригддаг. За юу болохоор өндрөөс маш их айдаг хүн байсан болохоор илүү их айлахын тулд цонхоор түүнийг доош нь унжуулад тэр бол маш их орилж дуу чимээ гаргасан. Дараа нь тэр бол санаандгүйгээр доошоо унаж зүлгэн дээр газарцсан. За нөгөө эрүүдэн шүүжсэн этгээдүүд түүнийг нэг хувийн эмнэлэг рүү авч яваад гидсийг нь нээж USB-г гаргаж авсан. За тэгчээд мис заслын дараа буцаж нөгөө байр руу авчираад өөр хувцас өмсүүлээд 2 дахь уналтыг зохиомлоор үүсгэсэн. За ингээд энэ цуу яриаг бол хятадын цагдаагийн хилцээс тэр даруй зохиомл гэдгийг бол зарлаад сошиал даяар ташаа мэдээлэл тараасан гих 3 этгээдийг баривчилж шалгаж байгаа талаараа маш урт тийм мэдгдэл бичиж 9 сарын 21-нд бол цацсан байгаа. За тэрийг нь та бүхэн дэлгэцээр ямар тач харуулъя. Нэх урт тийм гонжисан бичвэр байсан. За тэгснэ айгүй инээдтэй заяа энэ дээр ингээ ичсэн байсан. Жүжигчин Юу Монлон арх хэтрүүлэн хэрэгснээс болж бараг л архинд ингээд хордож гэж хэлж байгаа хгүй энийг нас барсан. Ямар нэг гэмт хэргийн шинжтэй зүйл илрээгүй болно. Сошиал орчинд цуу яриа тараасан 40 настай ажин 29 настай Юан мөн 41 настай Шүү гэх эмэгтэйчүүдийг цагдаа нар саатуулж тэд өөрсдөө ч гэсэн цуурхал тараснаа хүлээн зөвшөөрсөн гэд бичсэн байсан. За эхний эмэгтэй болохоор юуг үхэлд хүргэсэн үйлчлэхийг зохион байгуулсан Бээжингийн нөлөө бүхий хүний тухай ярьсныхаа төлөө баривчлагдсан байгаа. За тэгээ хоёр дахь эмэгтэй нь болохоор юуг алуулахын өмнө тарчлаасан гэж хэлснээрээ бол баривчлагдсан юм байна. За гурав дахь эмэгтэй нь юугийн ээж болон тэдний гэр бүлийг нь эрх бүхий байгууллагаас хянаж дуугүй болгосон гэж хэлснийхээ төлөө баривчлагдсан юм байна. Яагаад гэхээр юугийн ээж нь нэг мэдгдэл гаргацсан байсан. За тэрийг нь та бүхэнд товчхон дуртай явчээ. Миний хүү арх хэтрүүлэн ууснаас болоод санамсаргүй унаж нас барсан учраас та бүхнийг элдв ташаа мэдээлэл тараахгүй байхыг хүсье гэсэн ийм үгтэй зүйл битсэн байсан. За энэнд нь ч хүмүүс итгэхийг ерөөсөө хүсээгүй. Хүчээр бараг ингэж бичүүлсэн гэж үздсэн байгаа. За хууль сахиулагчид бол энэ 3 эмэгтэйд шийтгэл оногдуулна гэдгийг мэдэгдээд олон нийтэд мэдэгдэлгүйгээр өөр хүмүүсийг ч гэсэн чимээгүй хүн барьж хорьсон байх магадaltaй гэсэн сэжгийг бол төрүүлж эхэлсэн. За уг нь бол ингээд мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлээд хэргийн газрыг нь шалгаад шүүх шинжилгээний байгууллагын дүгнэлт нь олон нийтэд тараад энэ нь ингээд яалтчгүй хүн амны хэрэг гэд тайлбарлаад ярьсан байхад хүртэл хэрэг гарснаас хойш ингээд 10 хоногийн дараа цагдаагийн ерөнхий газраас нь ийм мэдгдэл гаргаа сууж ийн гэхээр эрх баригчдаас тушаал ирээд тэрнийхэн дагуу иргэдэд ийм нэг генеттэй ч хэмээр мэдгдэл цацсан гэдэг нь бол ойлгомжтой байсан. За энэтэй зэрэгцээд уулс даяар бол 2 сарын турш
шилэн ажиллагаа гэсэн нэртэй аянг эхлүүлсэн юм байна. За тэр нь тэгсэн чинь интернет орчинд дох бүх зүйлсийг жишээлх нь гэх юм бол ямар нэг төрлийн сэдв, ямар нэг төрлийн санал бодлоо хоорондоо солилцох, сэтгэгдэл бичих гээд бүх зүйлийг шалгана гэдгээ мэдэгдсэн юм байна. Энүүгээрээ дамжуулаад 4 төрлийн асуудлыг арилгана гэдгээ бол засгийн газраас мэдэгдсэн. За хэтэрхий их дайсагнал, сандрал түгшүүр, cyberbullying, за хит сөрөг үзэл гэсэн одоо иймэрхүү зүйлийг бол арилгана гэдгээ хэлсэн. За тэдний одоо хэлж байгаа санаа нь гэх юм бол ингээд зохисгүй сэтгэгдэл буюу алдартнуудын тухай цуурхлыг шууд устгаж арилгана гэсэн тийм утгатай гэсэн. Энэний цаана мэдээж юугийн хэргийг намжаах хамгийн гол зорилго байгаа гэдэг нь бол тодорхой. За тэгснээс cyber орон зайг хэн удирддаггүй гэсэн чинь түрүүний нөгөө дуртагдчихсэн Цайчи гэх хүн өөрөө удирддаг юм байна. Энэ асуудлыг дарах гэж бүр ингээд өхөн хатан тэмцэж байгаа гэдгийг бол эндээс харж болно. Юугийн тоглосон хид хідэн киног бол томоохон платформудаас устгасан байсан. За Цайчигийн гаргасан тэр шилэн ажиллагаа гэсэн сүржин нэртэй аян эхэлснээс хойш тэр оройн үдшилтэд оролцсон найруулагчид болон зохиолчид 2-7 хоногийн шахав бараг таг дуугүй байж ийснаа гинт гарч ирээд за биднийг бүтгэж доромжилсан ямар ч хүнд хариуг нь барих болно гэх мэт одоо сүрдүүлсэн шинжтэй дугарч эхэлсэн. За ингээд ийм байдалтай одоо хөл толгойн олдохгүй маш олон асуудлууд дээрээс нь нэмээд янз бүрийн үнэн худал нь мэддэхгүй цуурхал тарж исэн ч гэсэн энэ бүгд бол нэг л зүйл рүү зааж исэн. За тэр нь бол нөгөө эрх мэдэлтний нууц хүү 33 настай Шинчи байсан. Америк нэгдсэн улсад сууршиж амьдардаг улс төр судлаач Цай Шан Кун гэж хүн хэлэхдээ энэ продюсер залуу Ши Жинпиний хамаатан байж магадгүй кино урлагийн салбарт ийм залуу насндаа ийм хурдацтай өсч өндөр байр суурин дээр хүрнэ гэдэг нь зөвхөн дээд түвшний дэмжлэгтэйгээр л бүтэх боломжтой зүйлээ гэж ярьсан байсан. Дөнгөж 33 настай мөртлөө кино урлагийн салбарт 10-аас дээш жил оршин тогтносон тийм хүн байсан. За түүнээс гадна энэ Ю гэх залуугийн үхэл анхны тохиолдол бол юусоо биш. Урд нь бас нэг царайлаг жүжигчин яг ийм байдлаар одоо 9 жилийн өмнө амиа алдсан одоо тийм тохиолдол гарч ирсэн юм байна. За тэр залуу ч гэсэн үдшилгийн үеэр бусдад алуулж одоо амь насаа алдсан. Тэгэхээр дахин давтагдсан ийм асуудлаас болж олон нийт бол маш их бухимдалтай байгаа юм байна. Ингээд энэ хэрэг үнэхээр алий гэж зорьсон байсан уу? Эсвэл одоо ингээд айлгах жагаад санамсаргүй осол болсон уу гэдгийг мэдэхгүй. Эцсийн дүндээ ингээд Цайчи болон Ши Жинпинийг нэлээд том асуудалд орооцолдуулсан одоо хэрэг болж хувирсан. За Цайчи гэх хүн дангаараа гэхэд л цахим орчинд гарсан ямар нэг мэдээллийг шууд устгуулах тийм одоо бүрэн эрх мэдэлтэй. За тэгээд ч өөрийн бүрэн эрхийн хүрээнд бол энэ хүнийг шалгаж байцаагаад бүх мэдээллийг нь одоо баталгаажуулах бас боломжгүй. За дэлхийн нийтэд ер нь Ши Жинпиний эрх мэдэл одоогоор суларч байгаа гэж бол үздэг. За тэгэхээр ийм цаг үед одоо дайран дээр давс гихчээр Югийн үхэл бол Ши Жинпиний хувьд эсрэг хүчнүүдэд нь түүний одоо эсрэг ашиглаж болох томоохон үндэс суурь болж гэнэ гэж үзэж байгаа юм байна. Магадгүй энэ явдал Ши Жинпиний хувьд л өөрийнхөө эцсийн ялагдалтайгаа нүүр тулах асуудал болохыг үгүйсэхгүй. Ер нь яагаад энэ Цайчи болон Ши Жинпиний талаар ингэж их дурддагдаад энэ хэрэгтэй ингэж их холиод байгаагийн учрыг дугаарын сүүл хэсгээр та бүхэнд маш ойлгомжтой би задлж ярьж өгөх болно. За Ши Жинпиний эсрэг хүчнийхэн бол энэ хэрэгээс хойш олон нийтийн дэмжлэгтэйгээр нэгдэж чадах юм бол бараг суудлаас нь татаж одоо унгаахаар хэмжээний асуудал яригдахыг бас үгүйсэхгүй. За яагаад гэхээр Хятадын түүхэнд урд хожид хизээч одоо ийм зүйл болж байгаагүй. Өөрөөр хэлэх юм бол Ши Жинпиний эсэргүүцэгчэд дангаараа за тэгээд олон нийт ард иргэд болохоор дангаараа гэсэн одоо тийм нэг системээр хөдөлдөг байсан юм. Харин үнэхээр энэ удаад нэгдэж чадах юм бол дэглэмийг унгаах хүч болж хувирна. За одоогоор байдал бол намжаагүй олон нийт бухимдалтай хэвээрээ байгаа. За энэ зөвхөн Хятад улс биш. Аз даяар за ялангуяа Хонконг, Тайван, түнчлэн бол одоо хятад хэлээр ярьдаг хүн ам олонтой одоо Сингапур зэрэг орнуудад цочрол өгсөн үйл явдал болсон. За яагаад гэхээр хятад хэлийг ойлгодог бүс нутгуудад хятадын энэ entertainment салбар гэдэг бол гүнзгий одоо холбоотой салбар байдаг юм байна. За энэ хэрэг дээр жүжигчид, дуучид гээд бүхий л алдартнууд цочирдож хүлээж авч эхэлсэн. За хэрвээ тэдний хин нэгэн нь одоо эрх мэдэлтнүүдийн хүүхдүүдэд хүчндүүлж, зодуулж, алуулч ингээд
мэдхээр юм бол тэдэнд аюулгүй байдал гэж бараг л байхгүй юм биш үү гэсэн ойлголтыг өгсөн. За ялангуяа ингээд нөгөө эгэл ард иргэдийн хувьд бол энэ ойлголт бүрч аимшигтай туссан. Хятадууд ер нь хүүхдүүдээ одоо ямар нэг салбарт хүч үзэхээр шийдсэн бол бүр ингээд бага наснаас нь эхлүүлдэг тийм нэг уламжлал байдаг. Магадгүй одоо авьяас чадварыг нь хөгжүүлээд урлагийн салбар руу оруулна гэсэн бодолтой хүмүүс ч гэсэн олон байгаа бах. За тэр хүмүүсийн хувьд бол ийм ялзарсан нийгэм рүү хүүхдүүдээ явуулна гэдэг нь одоо хар дарсан зүйч шиг санагдах нь бол ойлгомжтой. Хин нэгэн том даргын хүүхдэд алуулчаад дараа нь хариуцлага тооцохгүй байх юм бол тухайн улс аль хэдийнэ ялзарсан гэдгийг нь харуулж яадаг. Тэгэхээр хятадын удирдагчид өөрсдөө гэмт хэрэгтнүүд мөн гэдгийг тодоос тод дэлхий дахинд харуулсан тийм жишээ болж гисэн. За энэ асуудал дээр зарим хүмүүс амь насаараа дэнчин 50 байж эхнээсээ тэслэхүү дуурж эхэлсэн. За тэдний нэг нь бол Ван Жауда гэх нэртэй нэг найруулагч хүн байсан. За тэр хүн бол чухал мэдээлэл олсон талаараа цухасхан дурдаад хэрвээ би гинэт алга болчвол надад ямар нэг зүйл тохиолдсон гэж ойлгоорой гэж одоо олон нийтэд хандаж одоо ярьсан байдаг. За тэрнээс гадна Тайваны продюсер одоо Югийн ментор байсан Сүн Дөрөн гэх хүн болохоор энэ хэргийг дээд албан тушаалтан хүн нуун дарагдуулсан гэж яриад за тэгээд ингээд өөрийнхөө шавийг хамгаалж чадаагүйдээ гүнээ харамсаж байгаа гэдгээ дурдаад түүнийг нас барсны дараач нэр төртэй байлгаж entertainment салбарын төвчшгүй хар дүрмийг өвгүү хийнэ гэдгээ амласан байсан. За хятадын эрх баригчид Weibo, Douyin буюу одоо TikTok, за тэгээд Red Note буюу Xiaohongshu зэрэг хамгийн том платформудад асар их цензуур тавьж эхэлсэн. Шударга ёс шаардсан сэтгэгдлүүдийг сая саяар нь устгаж үгүй хийсэн ба. Тэгээ мэдээж арт иргэдэн зөвхөн тэр платформд одоо найдаад суух биш, дуу хоолойгоо хүргэхийн тулд засгийн газрын албан ёсны сошиал хуудасууд руу бөөнөрөө бичиж эхэлсэн. Бээжингийн соёл аялал жуулчлалын товчооны сошиал хуудасанд хэдхэн цагийн дотор 680 мянган сэтгэгдэл орж ирж шударга ёсыг шаардсан. За хятадын дээд шүүхийн албан ёсны сошиал хуудасанд 230 мянган сэтгэгдэл бичигдэж бүгд мөрдөн шалгахыг шаардсан коммент одоо бичсэн ч гэсэн тэр нь бол дорхноо харамсалтай нь устгагдсан. Эннээс нь болоод эрх баригчид бол албан ёсны одоо хаяг дээрх сэтгэгдэл бичих хэсгүүдийг тэр чигт нь хаасан. Гэхдээ 9 сарын 20-ны үүрээр нэг цоорхоо гарч ирсэн байсан нь юу гэхээр Хятадын үндэсний радиогийн TikTok аккаунт сэтгэгдэл хэсгээ санаандгүй нээлттэй орхисон байсан чинь хэдхэн цагийн дотор бол хэдэн 10 мянган хүмүүс бөөнөрөө дайрч орж ирсэн. За шүн дунд байсан болохоор өөрийн одоо 4 цаг хагас гэхэд 4500 гаруй сэтгэгдэл үлдсэн байсныг нь харахад бараг бүгд шахуу жүжигчний одоо өхлийн талаар эрүүгийн мөрдөн шалгалт явуулахыг шаардсан комментууд байсан. Тэрнээс гадна бүр худалдааны цахим платформудаар буюу одоо жишээ нь Alibaba, Taobao, Jingdong гэх мэт томоохон аппликейшн дээр эсэргүүцсэн комментууд тарж эхэлсэн. За та бүхэн бараг бүгд мэдж байгаа бах. Худалдаа авалт хийсний дараа одоо сэтгэгдэл үлдээх боломжтой болчдөг. За тэгээ бүр хүмүүс зориудаар ингээд бүр тэр одоо платформуд дээрээс худалдаа авалт хийчээд дараа нь сэтгэгдэл хэсэгт шударга ёс шаардсан мессеж үлдээж эхэлсэн. Энэ нь бараг тренд болтлоо түгч чадсан. Зорилго нь бол угаасаа маш тодорхой байгаа. За тэд бол энэ асуудал дээр одоо бол дуугүй байж чадахгүй шударга ёс ирэх хүртэл тэмцэнэ гэдгээ энэ маягаар илэрхийлж байгаа юм. Хятадын дотоод их сурвалжууд хэлэхдээ бол хэрвээ энэ хэрэг олон улсын анхаарлыг удаан хугацаанд татсан хэвээрээ байж чадвал эрх баригчид дарамтыг дааж гарч чадахгүй. Одоогоор тэд бүх талаас асар хүнд дарамтанд орсон байгаа гэсэн байсан. Тэгэхээр энэ талаар дугарсаар байвал энэ талаар гадаадын хэвлэл мэдээлэл яригдсаар байх юм бол тэдний хүч улам бүр сулрна гэдгийг онцолж байгаа гэсэн үг. Одоогоор бол X буюу одоо хуучин Twitter байсан одоо Elon Musk-ийн платформ нь энэ хэргийн талаарх шинэ мэдээлэл одоо алдагдсан болон устгагдсан баримтуудыг ил гаргаж тавьж байгаа хамгийн гол талбар болсон байгаа юм байна. За юу гэх жүжигчний үхэл бол хятадыг тэр чигтэн сэрээсэн хүмүүст одоо үннийг харуулсан үйл явдал болсон гэдэг нь эндээс бас харагдж байгаа болов уу гэж бодлоо. Эрх баригчид дээдсүүд хүссэн хүнээ хүчиндэж аалж дараа нь ямар ч хариуцлага үүрхгүйгээр мултарч чаддаг ийм дэглэм нь ерөөсөө л гэмт хэргийн бүлэгмээс ямар ч ялгаагүй. Юугийн гэр бүлийнхэн за ялангуяа ээж нь бол маш их уу гашууд автаж хүүгийнхаа өхлийн талаар дуудлага авах үедээ газар дээрээ одоо ухаан алдаж унсан гэсэн байсан. За ээж нь одоо бол 70 гаруй насны эмэгтэй байд юм байна. За ухаан орсныхаа дараа тэр бол сэтгэл санаагаар маш их унаж өнөөдрийн хүртэл сэтгэл санаа нь докторгүй хിവэрэ байгаа юм байна. Түүний ганц хүн бол ямар ч
бараг ингээд тайлбаргүйгээр өөрт хорвоог орхисон. За хамгийн их одоо тарчилж байгаа зүйл нь юу гэхээр түүний үхлээс илүүтэйгээр за үхэхээс өмнө олон жил тулсан там шиг амьдрал нь байсан. За Хятадд одоо нэг ийм зүүрэг байд юм байна л да. Тэрний үг гэхээр ингээд Хятадд гоо үзэсгэлэн сайхан сэтгэл хоёр хизээч оршин тогтнож чадахгүй. Тэднийг навс гიშгэлнэ гэсэн одоо үг байд юм байна. За тэгэхээр Хятадын бодлого за мөн систем нь сайхныг нь сорж аваад муу муухайг нь буцааж гаргадаг гэсэн ийм нэг богчирсан зүйл одоо л олон нийтэд ил болж хүчтэй эрх баригчдынхаа өмнөөс бөөнөрөө нийлж эсэргүүцэж байгаа. Магадгүй одоо түүхэндээ анхны томоохон хэмжээний хөдөлгөөн болж байгаа гэж бол тэмдэглэсэн байт юм билээ. Хятадууд өөрсдөө ингээд ямар амар дарамтны дунд амьдардгүү төр засгийнх нь байгаа байдал ийм аимшигтай гэдгийг одоо л нэг нүдээ нээж бүрэн харах дээрээ тулсан байх. Төрийн дарамтанд олон жил байсан улс одоо нүүд чих ам нь ингэж нэг нээгдэх үе ирсэн гэж ойлгож болно. Сошиал орчинд хүртэл үгээ хэлэх хэрэггүй, үзэл бодлоо илэрхийлэх боломжгүй, ийм хавчан гадуур хогцсон нийгэмд ихэнх иргэд одоо л бухимдаж эхэлж байгаа юм шиг байна. За энэ хэргийг бол зарим хүн Ши Жинпиний гэр бүлийн 2 их найд юаныг өөртөө завшиж угаасан гэх асуудалтай холбоотой гэж үзэж одоо холбож эхэлсэн юм байна. Яг уу мөнгө угаасан асуудлын талаар хид хідэн шүүмжлэгчид бол аль хэдийнэ шүгэл үлээгээд эхэлсэн байгаа ч гэсэн юу гэх жүжигчний үхэлтэй энэ асуудал яаж холбогдож байгаа талаар одоо нэлээд гүнзгийрүүлж та бүхэнд ярьж өгье. За энэ нь гэхдээ жирийн нэг мөнгө угаалт биш, харин зэвсгийн хууль бус 8. Тэгээд энэ асуудлыг олон хүн мэддэг ч гэсэн ингэж зоригтой дуурч исэн удаа огт байхгүй. Та бүхэн одоо яригдах хэсгийг арай илүү анхааралтай нэхуур сонсорой гэж зөвлөе. За Шинчи гээд нөгөө Цайчигийн нууц хүүхэд байж магадгүй, эсвэл одоо Ши Жинпиний хамаатан байж магадгүй гэд маш олон таамгууд дэвшүүлэгдэжсэн. За тэгсэн чинь хэрэг гарах үед бол үдшилтээр байсан гих 29 настай Цай Ижя гэдэг нэртэй залуу олон нийт ил болгосон. За Цайчи тэгээд Цай Ижя гэхээр овг нь бол ижилхэн. За Хятадууд ер нь ингээд нөгөө аавынхаа овгийг авч явдаг. За энэ нь бол нэгдүгээр факт байгаа. Хоёрдугаарт нь энэ хоёр хүнийг хооронд нь зургийг нь харьцуулаад харах юм бол нэлийн хоорондоо төстэй. За Цайчигийн залуугийнхын зургийг харах юм бол бүрч илүү их төстэй. За бас нэг чухал баримт байсан нь юу гэхээр Цай Ижя гэх залуу 1996 онд Фужэн мужийн Фужоу гэдэг хотод төрсөн. Яг тэр үед болохоор Цайчи Фужоу хотод төрийн албаны ажилтан байснаас гадна давхар одоо тэнд магистрийн зэрэгийг хамгаалж исэн юм байна. Тэгэхээр Цай Ижя гэх залуу түүний нууц хүүхэд байх өндөр магадлалтай гэж үзэж байгаа юм билээ. Тэгснээ энэ Цай Ижя гэж залуу жүжигчний сургууль төгсөөд шууд л кинонд тоглоод эхэлсэн. Хятадд ер нь бол ингээд сайн арт талгүй эцэг их нь танил талгүй бол хизээч одоо шууд төгсөнгүүтээ том дүр авдаггүй. За тэгснээ бүр зэрэглэл өндөртэй жүжигчдийг туслах дүрт тоглуулад Цай Ижяг болохоор гол дүрт тоглуулсан кино хүртэл байдгийм байлээ. Урд нь болохоор энэ хүний мэдээлэл Baidu дээр яг одоо Википедиа шиг ил тод бичигдсэн байдаг байсан чинь 2017 онд Цайчи улс төрийн хорооны гишүүн болсон цагаас хойш Цай Ижягийн мэдээлэл ор сургаггүй алга болсон. За зургнууд нь ч гэсэн байхгүй болсон. Ерөөсөө л Цай Ижятай холбоотой ямар ч комментуудыг хэдхэн минутын дотор устгадаг болсон. За нууц гэхээр ил жимшиг кинон тоглоод ил гэхээр нууц жимшиг ингээд хамаг юмыг нь устгаад хүмүүс гэхдээ яаж хийж агаад маш олон баримтуудыг ил гаргаж ирсэн. Жүжигчин юу Хятадын тэргүүлэх одоо удирдагчдын мөнгө угаах системийг маш сайн мэддэг байсан. Өөрөө ч хүсээгүй байхдаа энэ бүхэнтэй орооцолдож эхэлсэн. За өөрийг нь алхам тутамд нь дарамтайлж хариуд нь тэр мөнгө угаах ажлыг нь илчлэхийн тулд маш олон тийм баримтуудыг цуглуулж эхэлсэн. За хяналтандаа байлгах хүсэлтэй хүмүүсийг тэр цуглуулсан баримтуудаараа дараа нь шантаажлах хэрэгсэл болгож ашиглана гэж бодсон ч гэсэн харамсалтай нь ингээд тэр бол эцэстээ амнасаа алдаж одоо энэ бүхнийг төлсөн. За тэгээ яг хуу энэс одоо улбаатаагаар юуг одоо нөгөө флаш карт залхицсан тэрийг нь авахын тулд гидсийг нь онгойлгосон гэх мэт цуу яриа одоо тэгдэж эхэлсэн юм байна. За юуг орхиндаа оруулахын тулд кино төсөл ярилцгийг гэх нэрээр тухайн одоо 9 сарын 10-ны орой бол үдшилэг зохион байгуулж тэр үеэрээ бүлэглэж аминданд хүрсэн гэж бол одоо Хятадын ихэнх иргэд үзэж байгаа. Хятадын ер нь entertainment зах зээл гэдэг өөрөө угаасаа одоо бохир мөнгө угаах аврах том угаалгын машин гэж бол яригддаг юм байна. За энэ байдал нь хэдэн 10 жил үргэлж ирсэн. За арга нь болохоор маш энгийн, зардлыг өсгөх, эсвэл орлогыг хөөргөх. За одоо энэ хэсэг нь бүр айгүй сонирхолтой. За энэ мөнгө угаалтын аргыг Хятадууд Хонконгоос суралцсан байдаг. Хонконгт болохоор мафиинхан кино үйлдвэрлэлд
орж ирсэн байдаг. Хонконгт хийгдсэн олон гэмт хэргийн тухай кинонууд бол үнэндээ мафийнхны хөрөнгө оруулалттай байсан. Гэхдээ тэдний хийсэн кинонууд бол үнэндээ тийм ч муугүй сайн бүтээлүүд байсан. Ядаж л одоо Хонконгийн мафийнхан одоо үнэхээр кино хийхдээ хичээж ийсэн. Гэхдээ тэд бол мөнгө угаахын тулд энэ салбарт орж ирсэн байдаг. Харин Хятадын хувьд бол кино үйлдвэрлэл гэхээсээ илүүтэйгээр мөнгө угаах зорилготой болохоос иш сайн кино хийхийн төлөө биш гэдэг нь олон жишээн дээрээс харагддаг. Хуурамч зардлын тухайд гэх юм бол жишээ нь одоо нэг кино театрын бүтээн байгуулалтанд 100,000 вон зарцууллаа гэж бодъё. За тэгчээ дараа нөгөөхийгөө нураачдаг. Баримтан дээр тухайн театрын зардлыг нь 1 сая юан гэж бүртгээд үлдэгдэл 900,000 юаныг хөрөнгө оруулагч нь өөрийнхөө хяналтанд байдаг гадны компани руу шилжүүлчихдэг. Ийм маягаар бохир мөнгө компани орлого болоод буцаад ороод ирдэг. За өөр нэг арга нь гэсэн чинь жүжигчдтэй хийдэг yin yang гэрээ. Олон нийтийн өмнө болохоор жүжигчдийн цалин гээд тэнгэрт тулсан маш өндөр цалинг цаасан дээр бичээд ингээд нийтэд харуулцдаг мөртлөө яг бодит амьдрал дээр цалин нь бол маш бага. Тэгчээд нийтэд үзүүлсэн хөөрөгдсөн гэрээ нь мөнгө угаах гол сувг нь болж хувирдаг. Эннээс гадна хөөрөгдсөн орлого буюу одоо хуурамч тасалбарын борлуулалт гэж бас байдгийм байна. За тэр нь яадаг вэ гэхлээр кино театр тэр чигээрээ одоо хөнгүү шахуу хоосон байхад кинон дээд амжилт тогтоолоо, амжилт тогтоох хэмжээний орлого оллоо гэх мэтээр одоо олон нийтэд зарлцдаг байна. Тэгчээд яадаг вэ гэхээр хөрөнгө оруулагчид мянган хуурамч аккаунтаар тасалбаруудыг бөөнөр нь худалдаад авчдаг. Тэгээд тэр мөнгө нь кино театруудаар дамжаад буцаад өөрсдөд нь орлого болж бүртгэгддэг. Татварын дараа тэр мөнгө нь дахиад хөрөнгө оруулагчдын халаасанд буцаад ороод ирдэг гэсэн үг. За ингэж л одоо бохир мөнгө цэвэр болдог байна. Ингээд ийм нэг бохир мөнгө угаах системд юу гэх жүжигчин бол хавчигдсан гэж үздэг. Жүжигчдийг хариуцдаг агентлагаар нь их хэмжээний мөнгө уурсдаг мөртлөө за тэр нь бол уран бүтээлчдтэй ямар ч холбоогүй агентлагууд бол зүгээр л мөнгө угаалтын жуучлагчид. Жүжигчид яаж ч алдартай байлаа гэсэн энэ талаар бол асууж огт зүрхэлдэггүй. За тэд нар бол зүгээр л нэг хэрэгсэл. Тэдний үн цэн нь авьяас гэхээсээ илүүтэйгээр нэр царай нь одоо мөнгө угаадаг боссуудын ашигладаг хамгийн том түлхүүр нь болж өгч идэг. Мөнгөний хэмжээ их болохоор жүжигчдэд ирэх дарамт ч гэсэн маш их байдаг. Тиймээс алдарчнууд өөрөө хүсэхгүй байсан ч гэсэн хамаагүй том дарга нартай хамт арх уух, архитах за одоо нэг оронд орох, тэдний үгийг дуулууртай сонсох, хэлсэн ярьсныг нь дагаж мөрдгөөс өөр аргагүй байдаг. За сүүлд бол жүжигчин юуг өөрийнх нь агентлаг мөнгө угаахад ашигладаг байсан гэдгийг нь бол нотолж чадсан юм бэлээ. За энэ асуудал жүжигчин залуугийн хувь заяаг шийтсэн гэж бол үздэг. За түүнийг нас барсны дараа интернет ангуучид Юмэн Лууны нэрээр бүртгэлтэй хэд хэдэн компани байдгийг олж илрүүлсэн. Тэгээд бүгд ижил утасны дугаараар бүртгэгдсэн байсан. Бүртгэгдсэн тэр дугаараар өөр бас олон жүжигчдийн нэрийг ашиглаж компани байгуулсныг нь ч мэдэж авсан. Өөр эзэнтэй олон төрлийн компани яг нэг ижил утасны дугаараар бүртгэгдсэн гэдэг нь өөрөө шууд бараг одоо red flag гэсэн үг. За мөнгө угаалтын хамгийн том дохио нь одоо энэ болж өгч байгаа. 2013 онд Happy Boys за бас Happy Girls гэдэг тийм одоо авьяас тодруулах төрлийн шоу нэвтрүүлэг Шандун мужийн Жаожоу гэдэг хотод одоо зохион байгуулагдсан юм байна. За тэгсэн чинь яг тэр жил нь энэ шоунд нь оролцож исэн хэд хэдэн оролцогчид тэр газар бол компани байгуулж нэгэн зэрэг бүртгүүлсэн гэдэг нь ил болсон. За тэр дунд нь бол одоо жүжигчин Юмэн Лун болон түүний найз Фан Шицэ гэх мэт хүмүүсийн нэрээр одоо компани бүртгэлтэй байсан байна. Баримтаас харахад бол Фан Шицэ болон Юмэн Лун хоёрын нэр дээрх бүртгэлтэй компаниуд нь эрүүл мэндийн үйлчилгээ, эмнэлгийн тоног төхөөрөмж, entertainment, хөдөө аж ахуй, офисын хэрэгсэл, цаашлаад бүр цэргийн холбоотой бүтээгдэхүүнүүд гэсэн ийм зүйлүүдтэй хүртэл холбоотой гэдэг нь ил болсон. 2013 он гэхэр чинь юу одоо 25 настай. Тэгээ телевизийн шоу нэвтрүүлэгт ороод явж байгаа хүн ингээд ямар юмараа тийм тоног төхөөрөмж, цэргийн эд хэрэгслийн компани байгуулад ер нь явж явах уу? Энийг ингээ харахаар бүгд цаагаараа маш асуудалтай. За энэс гадна бүр илүү сонирхолтой нэг баримт бол гарч ирсэн. За нэг интернет ангуучлагч болохоор бизнесийн
бүртгэлийн мэдээллийн сангаас тэдний нэр дээрх бүртгэлтэй компаниудыг шалгаад үзсэн чинь яасан гэж та бүхэн бодож байна. 2017 оны 9 сарын 15-нд Бээжингийн нэг агентлагийн тусламжтайгаар Шанхай Чимэн кино болон телевизийн соёлын институт гэсэн тийм нэртэй компанид барааны тэмдэгтийн бүртгэл хийлгэсэн байсан. За өргөдлийн дугаар нь хүртэл ил гараад ирсэн. Тэр нь болохоор 2642 5601 гэдэг. Тухайн компанийн ангилал нь 13 дугаар ангилал буюу галт зэвсэг гэсэн тийм ангилалд хамаарч исэн. Тэнд нь пиротехникийн бүтээгдэхүүнүүд гэж бол бичигдсэн байсан. Бүтээгдэхүүний жагсаалтанд нь галт зэвсэг, дайр, пиротехникийн бүтээгдэхүүн, салют, тэслэх хэрэгсэл, тэгснэ өөрийгөө хамгаалах шүршдэг тийм зүйл өгдөн штэ. Тийм шүршигч хүртэл багтчихсэн байгаа. Кино студ гэсэн мөртлөө зэвсгийн бизнес эрхэлж байгааг эндээс ойлгож болно. Юу Монголон гэх жирийн нэг жүжигчээ эрэхтэй ямар ч улс төрийн эрх мэдэлтний ар байхгүй хүн яхаараа хятад улсын зэвсэг, сум гэх мэт ийм төрлийн компани эзэмшээд явж байгаа уу? Маш с сэжигтэй. Хятад улсад батлан хамгаалахын салбарыг зөвхөн төр өөрөө хяндаг. Тийм учраас хамгийн логиктэй хариулт нь гэх юм бол юу гэх жүжигчин залуу бол өөрөө нэг тийм компани байгуулад бизнес хийгээд байгаа юм биш. Өөр хэн нэгэн хүн түүний нэрийг ашиглаад компани нээж бүртгүүлээд зэр зэвсэг болон мөнгө шилжүүлж исэн гэсэн. Юугийн хувьд урлагийн салбарын авилгын хэрэгт гэхээсээ илүү Хятадын коммунист намын дээдсийн гэр бүлүүдийн зохион байгуулсан зэвсгийн хууль бус 8 мөн асар хэмжээний мөнгө угаалтанд ашиглагдчихсэн болохыг нь харуулж байгаа. Жун Нанхайн удирдагчид уран бүтээлчдийг даалдуур удирдах олон хуурамч компани бүртгүүлснээр мөнгө угаалт зэвсгийн 8-ага төгс халахалж исэн гэж яригддаг юм. Энэ бүх далдуур явагдчихсан ялзарлыг Юу Монголон олж мэдээд тэдний эсрэг ашиглах баримтуудыг цуглуулж исэн гэж иргэд эргэлзэхэд хүргэсэн. За гэхдээ Юугийн амиа алдсан асуудал олонний анхааралд орохоос ч өмнө Ши Жинпиний гэр бүл цэргийн хөрөнгийг шамшигдуулсан тухай цуурхал бол аль хэдийнэ тараад эхэлчихсэн байсан. За Хятадын цэргийн армийн генерал Лю Юэн гэх хүн бол энэ талаар ямар ч эргэлзсэн зөвлөгөө мэдэгдэл хийж Ши Жинпиний гэр бүл 2 их 80 юаныг цэргийн сангаас чамшигдуулж нууцаар гадагш шилжүүлсэн гэдгийг тодорхой хэлсэн. Энэ бол огт цуурхал биш гэж онцолж дурдсан байсан. Энэ Лю Юэн гэдэг генералын мэдэгдэл баримт нотлохоотойгоо тэрийгэ бүр дэлгэж харуулсан байгаа. За тухайн 2 их 80 юаныг Хятадын армийг шинжлэхэд зориулах ёстой байсан ч гэсэн нэг бүс нэг зам санаачлахын халхавчин доор Ши Жинпиний гэр бүлээр дамжаад гадагшаа тэр мөнгө нь бол урссан байсан. Өөрөөр хэлэх юм бол тэр мөнгийг гадагш гаргах ийм л механизм хэрэгжүүлсэн байна. Генерал Лю Юэн мэдэгдлээ бол тэрхүү мөнгөний урсгалыг ингэж тайлбарласан байсан. За учир нь мөрдөгчд мөнгө хаашаа явсныг нь тогтоож чадсан юм билээ. За эхний урсгал нь болохоор зүүн өмнөд Аз руу Таиландын бомбын бүтээн байгуулалт, төмөр зам болон эрчим хүчний хоолой бүгдээрэнг нь Ши Жинпиний гэр бүлийнх нь хяндаг компаниудаар дамжуулаад гаргасан байсан. Хоёр дахь урсгал нь өмнөд Номхон далайн орнууд руу чиглэсэн байсан. Австралийн бомбуудад хийгдсэн нууц хөрөнгө оруулалтууд гэж харагдажсэн ч гэсэн үнэндээ бол стратегийн хяналтын цэгүүд нь байсан. Ши Жинпиний гэр бүл Австрали улсад асар их хөрөнгөтэй гэсэн тийм цуурхал яриа бол байдаг. За 3 дахь урсгал нь Латин Америк. За тэдгээрт нь болохоор Венесуэл гол төв нь болсон байсан. За тэнд бол батлан хамгаалахын мөнгөний томоохон хэсгийг нь задлаад улсын санхүүгийн систем рүү нь оруулсан байгаа. Харин сүүлийнх нь мөнгөний урсгал ойрхот орнод болон Африк гэсэн ийм 4 урсгал байгаа юм байна. Энийг нь генерал Лю Юэн тайлагнахтаа цэргийн комисс аль хэдийн арга хэмжээ аваад эхэлчихсэн. Улс төр болон цэргийн асар их дарамтанд дор Ши Жинпиний гэр бүл шамшигдуулсан асуудлаа хүлээн зөвшөөрч талыг нь буюу 1 их 80 юаныг эх орондоо буцаан авчирна гэж амласан. Гэхдээ үйлдсэн мөнгийг цэргийн комисс сохор зоосч дутаалгүй буцаан авчрах болно гэдгээ тангаргалъя гэж ярьсан байсан. Ингээ Ши Жинпиний гэр бүл Африкийн зарим улс мөн Номхон далайн жижиг арлуудыг хяналтандаа авчихсан байдаг. Яагаад гэхээр тэд бол хизээ нэгэн өдөр албан тушаалаасаа бууж цөллөгт явах үеэр барууны улс руу биш харин жижиг улс буюу тэр нь Номхон далайн арлын аль нэг улс эсвэл жижиг Африкийн улс руу очоод тэрийг өөрсдийн болгож амар чимээр амьдрах туйлын зорилготой байгаа юм. Тэмч болохоор эртнээс нүхээ малтаж аль хэдийнэ тэнд бол асар их хэмжээний
хөрөнгө оруулалт хийсэн байдаг. Ингээд хідүүлээ жүжигчин Юм Онглооны амнасаа алдсан хэрэг чухам яагаад ингэж улс гүрнийг тэр чигээр нь хамарсан асуудал болсон байгааг ерөнхийд нь ойлгосон байх гэж бодож байна. За нэг сэдвийг ярихын тулд нэлээд өргөн хүрээний мэдээллийг бас ярих хэрэгтэй болсон. За ингэж ярихаар та бүхэн цаад нарийн утга учирыг нь ойлгож авсан гэдэгт бол итгэлтэй байна. За энэ бүхнээс бид юуг мэдэж авсан гэдгээ товчоор бас нэг дурдъя. За нэгдүгээрт хин нэгэн хүн юугийн нэрийг ашиглаж мөнгө угаах зэвсгийн наймаа хийж исэн. За энэ нь бол интернет хэрэглэгчдийн баталснаар тодорхой ил болсон. За түүний нэр дээрх бүртгэлтэй тэр зэвсгийн бизнес эрхэлдэг компаниуд байгаа гэдэг нь бол ойлгомжтой болсон. Хоёрдугаарт түүний үхэл нь Ши Жинпин болон Цай Чигийн гэр бүлийн гишүүдтэй холбоотой гэж үзэж байгаа. За энэ нь бол нийт цурхлын бараг 70% эзэлж байгаа. Гуравдугаарт түүний хэргийг сүүлийн жилүүдэд үзэгдэж харагдж байгаагүй гэмээр хэрцгий байдлаар дарамтлж хаасан гэж үздэг. За энэс улбаатайгаар олон хүнийг баривчилсан. Дөрөвдүгээрт бол түүний аллага урьдчилан төлөвлөгдөж үйлдэгдсэн гэдэгтээ бараг хүн болгон санал нийлдэг. Жирийн ард иргэдийн хүүхдүүд том албан тушаалтны дарамт шахалтаас гарч чадалгүй эцэстээ амиа алдлаа гэж үзсэн. Ингээд энэ бүхнээс харахад Юм Онглон гэх жүжигчний үхэл магадгүй Хятадын ерөнхийлөгч Ши Жинпиний хамгийн харанхуй нууцыг ил болгож чадсан байх. За энэ үнэнтэйгээ Хятадууд нүүр тулж хүн болгон төрийнхөө босромог байдалтай эвлэрэх үү эсвэл эсэргүүцэх үү гэдэг дээрээ тулсан байдалтай байгаа юм байна. За Хятадын жирийн иргэд болон Хятадын коммунист намын хоорондын хүчтэй тэмцэл эхлэхийг ер нь бол хинч үгүйсэхгүй. Тэдний зүгээс Юм Онглон гэх жүжигчин яг ямар учраас амнасаа алдсан гэдэг зөвхөн үннийг мэдхийг бол хүсэж байгаа. Тэр нь ч зөв асуудал. За олон жил Хятадууд бол хавчигдаж амьдарч исэн ийм арт иргэд байгаа. Магадгүй өөрсдийн энэ улс төрийн системдээ дасан зохицоод олон жилийг ардаа орхиж юу ч хийж чадахгүй энэ хിവэрээ үлдэхийг ч гэсэн бас үгүйсэхгүй. Мэдээж дэлхийн хамгийн хүн амтай энэ Хятад улсын хувьд бол коммунист тогтолцоогоо тэр чигт нь өөрчлөөд манай Монгол улс шиг ардчилсан нийгэмтэй болно гэдэг бол байх боломжгүй асуудал. Хэрвээ Хятадууд ардчилсан иргэний эрхээ эдэлсэн, хүний эрхийг дээдлсэн ийм улс орн болох юм бол маш их эмх замбраагүй байдал үүснэ гэдгийг бид бүгд байтугай ингээд дэлхийд даяараа мэднэ. Гэхдээ зүгээр миний хувийн бодол юу байсан гэхээр магадгүй энэ удаа улс их орныхоо тогтолцоог өөрчилдөх юмаа гэхэд удирдагчаа өөрчилж илүү ард иргэдээ гэсэн сэтгэлтэй, улсаа гэсэн сэтгэлтэй, мөнгөний төлөө биш иргэдийнхээ төлөө байх хүнийг сонгох цаг аль хэдийн болсон гэж бол би бодсон. За ингээд ямар ч тач та бүхэнд Юм Онглон гэх жүжигчний үхлийн талаарх таамаг мэдээлэл болон түүний үхэл хэрхэн яаж улс төрийн хүрээнд яригдах томоохон сэдэв болсон талаар нэлээд гүн гүнзгий судалгаа хийж мэдээллүүдээ шүүж бэлтгэж хүргэлээ. Энэ удаагийн дугаар бусад дугаарыг бодвол арай жоохон ойлгоход хэцүү байсан байж магадгүй. Аль болох ойлгомжтой тайлбарлаж ярихыг хичээлээ. Хэрвээ та бүхэнд энэ дугаар дээр ойлгоогүй хэсэг байгаа бол комент хэсэгт бичиж үлдээгээрэй. Би ямар ч тач бүгдэнд нь бас тайлбарлаад бичгийг хичээх болно. За нэг зүйлийг бас давхар дурдахгүй бол болохгүй. Миний өнөөдрийн энэ ярьж байгаа бүх зүйл 100% үнэн эсвэл бүгдээрээ ингээд 100% худлаа гэсэн асуудал байхгүй. Та бүхэн өөрсдийн бодолдоо ингээд тунгаагаад авах гээхийн ухаанаар илүү хандахыг хичээгээрэй. За тэгээд энэ талаарх мэдээлэл зөвхөн Хятад хэл дээр биш бас англи хэл дээр маш их цацагдсан байгаа. Тийм болохоор болж игэл арай илүү судалгаатай, арай илүү баталгаатай гэж бодсон их сурвалжаасаа энэний талаар цаашид гүнзгийрүүлээд мэдээлэл бас уншаад үзээрэй гэж бас хэлмээр байна. За ингээд бүгдээрээ амралтын өдрөө ая тухтай сайхан өнгөрүүлээрэй. Бүгдээр нь сэтгэл зүйн амар амгалан хүсье. Ингээд ирэх мегмар гарагт дараагийн дугаараар эргээд олцъя.